хүн төрөлхтний хөгжилд одоо ингээд бодож байхад маш энгийн юм шиг тийм нээлтүүд бүхэл бүтэн хувьсгал авчирсан байдаг. За хүний зүгээр анхны одоо амьдралын эхлэлээс эхлээд хүн одоо жишээлбэл чулууг засаад зэвсэг болгож хэрглэж эхэлсэн. Дээр нь галаа асаа сурсан. За дараа нь тодорхой хөгжлийн шатанд одоо бидний мэдэх хэвлэлийн машиныг бий болгосон. За тэгээд дээр нь уурын хөдөлгөөрийг нээсэн. Ингээл ийм нээлтүүд одоо харахад бол зүгээр их энгийн нээлт байгаа байхгүй тий. Тэгээд ийм нээлтүүд бүхэл бүтэн бүр амьдралын одоо техник технологийн дэвшлийн маш том энэ өөрчлөлтүүдийг авчирсан ийм байдаг. Архитектурын түүхэж гэсэн ялгаагүй. Бидний мэддэг одоо тогтцсон хэллэгээр бол арк буюу нуман хаалга. Тэгэхээр энэ бол их л энгийн шийдэл шүү дээ. Зүгээр хананд ийм хүний орж гарах ийм үүд хэлбэртэй шийдлийг хайж байгаа л олсон ийм шийдэл. Зүгээр ийм дөрвөлжин дээр дээдлийнхаа ханыг авч даах зорилготой ийм луу гэж ярьдаг тийм хийц тавиад ийм хаалга бий болгодог байснаа тэрийг ингээд дээд хэсгийг нуман маягаар шийдсэн энэ шийдлийг олсноос эхлээл ерөөсө барилгын гэдэг энэ зүйл эннээсээ уламжлаад хүний амьдралын тэр орчныг өөрчлөх энэ боломжийг нээсэн их том хувьсгал болсон. Тэгэхээр яг зүгээр яг арк гэдэг энэ хийцийн энэ шийдлийн түүх нь бол манай эртний өмнөх 4-р зуунаас гаралтай. Гэхдээ яг хийцийн хувьд энийг хийц болгож өөрөөр хэлбэл тэр дээр байгаа ачаалал за тэгээд их том хэмжээний барилга байгууламжийн ханы шийдэл за тэр ихтгэл их урт алгасалтай гүүрийн шийдлүүдийг төлөвлөж шийдэх энэ боломжийг зөвхөн маш энгийн энэ арк гэдэг энэ шийдэл өнөөдөр хүн төрөлхтөнд өгсөн байдаг. Тэр ихтгэл энэ шийдэл өнөөдрийн орчин үеийн бидний амьдрал хүртэл нөлөөлөөл ингээл явж байгаа. Том орчин үеийн хотуудын нэг том аркын шийдлүүд шүү дээ. Хөшөө дурсгалсан зориулттай ч бий. Том барилгын гүүрнүүдийн дүүжин гүүрнүүдийн шийдлийн гол каркас энэ шийдлийн гол зарчимч бий. Тэгэхээр зэрэг энэ арк гэдэг шийдэл бол нэгдүгээрт хүний зөвхөн нэг юм битүү орон зайг нэвтрэх орох гарах энэ зориулттай ийм байсан ийм зүйл тэр амьдралынх нь тэр өөрийнх нь бий болгодог орчныг бүр илүү нарийн, илүү зохион байгуулалттай, илүү төлөвлөлттэй болгох, илүү том орон зайг бий болгох ийм боломжийг олгосон ийм шийдэл. Та бүхэн мэднэ хүн төрөлхтний яг одоо мундаг хөгжлийн их том үе шатууд. Тийм ээ? Одоо оюуны, сэтгэлгээний их том хөгжлийн үе шатууд байна шүү дээ. Яг тэр үе шатуудад ялангуяа барилга архитектурт нөлөөлсөн гол шийдлийн зарчим нь арк л байдаг. Одоо жишээлбэл бид бүхэн Европоор ер нь яваагүй хүн баг байхгүй бах. Европт хүмүүсийн очиж үздэг, сонирхдаг нэг гол архитектурын бүтээл бол сүм хийдүүд. Ялангуяа дундад зууны үеийн одоо гол урлагийн архитектурын хүн төрөлхтний сэтгэлгээний том төлөөлөл болсон готик архитектур гэдэг юм архитектур байдаг тийм ээ. Бидний сайн мэдэх Парисын дарихийн сүм. Тэгэхээр тэнд готик гэдэг архитектурын гол зарчим бол урд нь хийж байгаагүй тэр маш өндөр, маш том хэмжээний, агуу хэмжээний орон зайг бий болгосон тэр шийдлийн зарчим байдаг. Тэгэхээр энэ том зайг тэр өндөр таазыг бий болгоход гол нөлөөлсөн юм нь нөгөө арк маань. Тэр аркийг бид нар яг энэ готикийн энэ сүм хийдүүдийн шийдэлд зөвхөн үүд хаалга ханны шийдэлд хэрэглээ зогсоогүй нөгөө өндөр барилгын ханыг түшиц маягаар түшиж байх тийм хийцийн шийдэл болгож ашигласан байдаг.
Тэгэхээр зүгээр миний хэлэх гээд байгаа гол санаа бол маш энгийн шийдлүүд. Тэр шийдэл хүний амьдралын бүхэл бүтэн шин ийм орчныг бий болгох түлхүүр байд болдог юм байна гэдгийг жишээ өртөл.